За манай улсын хувьд бол монголчууд хамгийн их олноор оршин суудаг улсуудын жагсаалт Америкийн нэгдсэн улс 2 дугаар байранд бичигддэг. Монгол улсын 43.5 мянган гаруй иргэн Америкийн нэгдсэн улсын 200 орчим хотод ажиллаж байдаг юм байна. За хамгийн олон хүн байж ажиллаж амьдардаг хот нь Чикаго хотод 8,000 орчим монгол иргэн амьдардаг. За тэгэхээр нөгөөтэйгөр Вашингтон DC-д 6,000 орчим хүн оршин сууж байгаа. За мөн манай улсаас Америкийн иргэн босон 3413 ногоон картай 9583 улс төрийн органд авсан 1252 суглаанд хоцсон 1065 цагаачилсан 35066 иргэн байдаг юм байна. Харин хууль бусаар 10,000 орчим Монгол улсын иргэд ажиллаж амьдардаг гэсэн тоо байдаг. Гэхдээ энэ тоо нь бол багцаа тоо. Яг хууль бусаар хичнээн тооны Монгол улсын иргэн амьдарч байгааг бол нарийн гаргах боломжгүй байдаг юм байна. За Америкийн нэгдсэн улсын засгийн газар тэр дундаа холбооны засгийн газрын агентлагуудыг явуулж байгаа цагаачлалын эсрэг мөн тэднийг одоо хомроглон баривчлах, бөөнөр нь албатан гарах энэ үйл ажиллагаанд олон орны иргэд бол өртөж байгаа. За зарим талаараа манай улсын иргэдэд ч гэсэн энэ үйл явц сөргөөр нөлөөлөх боломжтой гэж харж байна.